дээ. Ерөнхий сайд гориглогч хүчрэл гишүүнээс асууя. Монгол улс өнөөдөр яг одоо түүш эрчим хүчний асуудалтай тулгарч байна. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдээд. За үүнтэйгээр адилхан бодит байдал дээр л эрчим хүчний хомсдолд орцсон. Үүнийг бол маш олон гишүүд дурдж байна. Өнгөрсөн үйл бид нар 1803 мегаватт хэрэглээнд хүрч улс даяараа хязгаарлалтанд орсон. Энэ үйл органик өсөлтөөрөө том техникийн нөхцөл олохгүйгээр 1950 мегаваттын эрчим хүчний хэрэглээ үүснэ гэж тооцож байгаа. Одоо бидэнд 1500 мегаватт, Оросоос 300 мегаваттыг авдаг. Энэ жил ашиглалтанд орохоор ерөөсөө сэлэнгийн 35 мегаваттыг л ашиглалтанд авах болцоотой. Тэгэхээр 150 мегаваттын эрчим хүч дутагдах жишээ. Тэгэхээр энэ үйл бол бид нар 3-7 хоног төвийн бүсийн эрчим хүчний хязгаарлалтанд олох бодит нөхцөл байдалтай орсон байна. Үүнийг та өөрөө их хурлын дарга байхдаа идэх санаачлага гаргаад их хурлын 2025 оны 12 сарын 26-нд 119 дугаар тогтоолыг баталсан. Тэгэхээр би одоо яг эндээс асуух гэж байгаа нь яг энэ зөвхөн энэ зууны хугацаанд бид хэрхэн яаж энэ 150 мегаваттын эрсдлийг нөхөх вэ? Тэгэхгүй бол энэ засгийн газрын үед төвийн бүс 3-7 хоногор тогтохгүй хязгаарлалтанд орохоор бодит эрсдэл үүсчихэд байна. За хоёрдугаар асуулт нь болохоор төрийн процессын дахин инженерчлэлийн тогтоолыг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 7 сарын 8-ны өдөр 78 дугаар тогтоолоор баталсан. За 5 сард засгийн газар тайлагнах ёстой. За энд бол бид та өөрөж дурдж энэ цахимжлалтын хувьд бол бид нар хангалттай сайн цахимжсан. Одоо хууль эрх зүй сэтгэлгээний хувьд шинжлэхдэх ёстой. Гэтэл Монгол улсын 119 дугаар тогтоолын хувьд тэр 78 дугаар тогтоолын хувьд тэр бодит байдал дээр их хурлын тогтоолууд 30% л хэрэгждэг. Тэгээ институцийн залгамж чанар байдаггүй. Уул нь одоо таныг эдийн засгийн хөгжлийн яам дээр очиод засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар яг энэ төрийн процессын дахин инженерчлэлийг нэвтрүүлээд явна гэж бодож исэн. Та их хурлын дарга болсон. Одоо ингээд ерөнхий сайд болж байна. Тэгэхээр Монгол төрийн тогтолцоо бол яг лидерээ дагаж явдаг, институцээ дагаж явдаг. Тэгэхээр та энэ хоёр гаргасан тогтоолыг өөрөө анханаас нь суурийн тавьсан хүн хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуултыг асууж байна. Баярлалаа. Хүчрэл гишүүн. Тэгээ анар гишүүн бол одоо үннийг л хэллээ л дээ. Тэгэхээр энэ жил бол энэ өвөл бол маш том одоо асуудал бэрхшээл бидний өмнө тулгарч байгаа. Сэлэнгийн 70 мегаватт ашиглалтанд орно. Тэгээ бид энэ зуныг ашиглаж сэргээгдэх эрчим хүчний төслийг явуулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ сэргээгдэхин төсөл дээр бол нөгөө барилга угсрах за тэгэл янз бүрийн зөвшөлтсөл гэхээсээ илүү энэ чинь технологи учраас илүү хурдан хугацааны шийдэл. Тэгээ маш богино хугацаанд энэ 100 одоо эхлүүлж одоо энэ сэргээгдэхин эрчим хүчний одоо төслийг л одоо явуулахаас өөр зам байдал одоо байхгүй гэж одоо хэлмээр байна. Тэгээ энэ өвөл бол хэрвээ энэ асуудлыг зундаа анхаар шийдэхгүй бол яг таны хэлж байгаа шиг болно. Энэ бол үнэ. Тэгээ ер нь бол цаашдаа бас үннээ яриад ингэ явахгүй бол өвөл болохоор гинт хүүтэн болт юм шиг бодож болохгүй. Тийм учраас бол цаашдаа үннээ ярьдаг. Тэгээ тэр шийдлээ эрэлхийлдэг. Тэгээ урдтаа маневр хийж чаддаг. Одоо ийм л ерөнхий сайд байл гэж би одоо хичээж бүх зүйл сайн сайхан болчих гээд байгаа юм байхгүй. Тэгтээ эрчим хүчний энэ хараат байдал энэ одоо нөхцөл байдалд бол дүгнэлт хийгээд энэ сэргээгт чинь сая тогтоол гаргаад яваад байсан үүнтэй л холбоот гэдгийг бас хэлье. За дахин инженерчил дээр бол төрийн үйлчлэгийг либералчлах ёстой. Эрх зүйн үр дагаваргүй төрийн үйлчилгээнүүдийг хорооны байрнууд дээр аваачиж нэг дээвэрд орох олон одоо нэг цэгийн үйлчилгээ олон цэгийн одоо ийм болчиход байна шүү дээ. Нэг дээвэрд орох олон цэгийн үйлчилгээ болчиход байна шүү дээ. Тэгээ энийг одоо болио. 1480 гаруй үйлчилгээ нэгтгэж болцсон юм чи. Төрийн үйлчилгээгээ либералчлаад төрийн дотоод процессын дахин инженерчлэлийг хийсэн саяны одоо анар гишүүний тэр дид хорон дээр хийгдсэн ажил. Дээрээс нь их хурлын сүүлийн хуулийн дээр энэ байнга инновац цахим бодлогын
дид дорог бас буцаа байнга ороо болгоё гэж зарчим оруулсан шүү дээ. Once only гэж зарчмаар ерөөсөө л энэ тайлан мэдээг нэг удаа гаргадаг болгоод төр өөрт байгаа мэдээлэл иргэнээсээ нэхгүй болоод эхлэхээр энэ re-engineering гэдэг зүйл ч юм уу амьдрал дээр биелэлээ олно. Тэгэхээр дахин инженерчлийг төрийн үйлчлэгэнд хийж эрсдэл багтаг либералчлан цагт бол төрийн албан дээр хэмнэлт өөрөө мэдрэгж эхэлнэ. Тэрээс шууд ингэж тайрч хаях биш. Тэгэхээр энэний үндсэн дээр засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнч тэр одоо инженеринг хийсний үндсэн дээр өөрөө оновчлох ажлууд нь амжилттай хийгднэ гэдгийг бас бид ойлгох ёстой. Тэгэхээр анар гишүүнээ энэ Чингис хааны одоо музей дотор одоо хийсэн арга хэмжээнд дэр бол яг энэ инженерийн асуудлыг бол маш бодтойгоор хөндөсөн. Тэгэхээр би энэ ажил дээр бол заавал хууль гаргах тэрийг хүлээн гэдээ байхаас илүүтэйгээр гүйцэтгэх засаглал засгийн газрынхаа түвшинд яаж хийж болох вэ гэдэг ажлуудаа хийгээд явна. Тэгээд хууль дээр тулаад ирвэл бол мэдээ шийдэх шаардлагатай бол их хурл хандна. Төрийн цахим үйлчлэгээний зохицуулалтын газрыг 3 жил байгуулалт ажиллаж байгаа. Улс орон даяар хурдан үйлчлэгээгээд ажиллаад байгаа. Энэ төрийн хурдан үйлчлэгээ гэдэг чинь дэлгүүр дотор нэг ширээ тавьцсан оператор сууж исэн. Тэр одоо эрхийг аль ч хувийн хвшлийн салбарт өгөөд аутсорсинг хэлбэрээр цалин дээр нь хэдүү нэмжихэд энэ улс орон даяар төрийн үйлчлэгээ явуулж гин гэж ингэж бөөн хүнд суртал үүсгэх суугаадах шаардлагатай үгүй гэдэг дээр бол бэлтгэл ажлыг хангасан. Тэгэхээр энэ ажлыг бол амлиулна. Одоо 540 хурдан цэг ажиллаж байгаа. Энэ бол цаашаа хидж болох бололцоо. За анар гişүн. За таны хариултыг сонслоо. Тэгэхээр шийдвэртэй арга хэмжээ авах юм байна гэж найдаж байна. Таны дараагийн ажилд амжилт хүсэхдээ би 3 зүйл хүсэж байна. Нэгдүгürt Монгол Улсын их хурлын гаргаж байгаа хууль хэрэгжилт маш бага. Тогтоолын хэрэгжилт бүр бага. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх төр засгийн газар болон мөн их хурл анхаарах төр цаашдаа анхаарах шаардлагатай байна. Та үүнд анхаарч ажиллаарай гэж хүсье. За хоёрдугаарт төрийн доктортой байдал докторгүй байна. Доктортой байдал гэж алга байна. Тэгэхээр нөгөө сайд дагсан бодлогууд хэрэгжүүлэхгүй яг залхамж халаатай бодлогууд хэрэгжиж яваасай гэж хүсэж байна. Их хурл тогтоол гаргаад засгийн газар нэг ажил санаачлаад хийгээд дөрөв тулга сайдч дуурж байна. Нэг юм гарч ирээд дараагийнх нь үүсгээд явдаг байхгүй байхыг танаас хүсье. За 3 дугаарт нь та залуу хүн байна. Тэгэхээр энэ олон За санал хэллээ. Проживын сайн зүрэг. За